За өнөөдрийнхөө видеонд хамгийн муу ярианы чадвартай ертөнцийн хамгийн хүчрхэг кланыг удирдах олон нэмэн эхний 6 ангийг бэлдсэн байна. Ингээд гол ажилд орохоос өмнө видеонд лайк даран цогтойн subscribe хийж нэгдээрэй. Ингээд аним руу орцгоё. Чөтгөрийн ертөнцийн Void-тай холбогдсоноор гүн байгцсан массовын хэмжээ гэсэн хүчрхэг махсууд гарч ирдэг гэснээр манай гол дүрийн төрсөн нутаг дээр 12 дугаар зэргийн лорд хэмээх чөтгөр гарч ирснээр түүний өвөө зөгийн Американ хамгаалахаар гарахтан эр хүн ямар ч үйл боломжлуулж болохгүй мэгээ тулаанд ордог. Ширүүн талаа өнгөрөн өвөө дээрээ очиход хэдийний үхлийн ирэмхтэр очсон байдаг. Overdies буюу түүний өвөө нас барахаас өмнө тулаанд орж байгаа бол үхлийн бурхан хизээ хажуудж юм байна. Ийм байсан ч G-Seeker болох хэмээхэд тийм гэсэн тэгвэл хизээж ялагдахгүй нэгэн болоорой хайртай шүүгээ таалалт өгсдөг. Үүний дараагаар түүнийг Brandon Stolen болох залуудан 13 дугаар зэргийн мангас Cocutus-ийг ялснаар өгшгүй чөтгөр буюу Overdies гэгдэх шилдэг Seeker байсныг бид нар мэдэх болно. Үүнээс хойш 2 жил өнгөрөн манай хүн амлалтандаа өрн даалгавартай байгаа нэг юм байна. Lloyd Walter дээрээ таны тусламж үзүүлэхээр адаа тушаал өгөх нь хамгийн сул дорой буюу ярианы чадвартай. Одоо тулдж байгаа нь Laser Vampire буюу шид ашиглаж чадахгүй ч ганцаараа үржиж чаддаг бие төвшний мангас юм байна. Түүний төрөөсөн амьтад нь ганцаараа үхрийгч тасар татах хүчтэй. Мөн толгойг нас цааснаас өгөхгүй юм байна. Цаас явах зур эхлээд хатныг нь устгавал бос нь өхнө гэх санаа гаргахад үр дүн бодоод байвал өхөн шүү гэж сануулхад Walter түүнийг ярианы чадвартан болохоор ганцаар юу ч хийж чадахгүйгээд дорд үзэж байдал. Гинт нэг мангас гарч ирэн хордоо хий дарахад Noilus бос нь бүхий амждагч тэднийг өдөртөх хүн байхгүй тул яахаа мэдгүй санахтаа тушаалаа өгөөч гэж ойрсноор манай хүн бацаад байгаарэ гэснээр ерөнхөө уун буудан гарч ирдэг. Бүгдд нь тушаал өгөн тулааны талбарыг удирдах эхлэхэд яг тулдж байсан нэг мангас гарч ирэн эмхтэн оюун санаанд нөлөөлөхөд үнийг нэрлэх нь 74 секунд болоод дайснаа хувааж байгаа талдаа хувааж тулдж байхдаа 43 секунд үллээ. Над руу хүртэл 28 секунд гээд цагаа тооцсон хүмүүсийн чадварыг өгсөн боссыг дийлхийн зэрэгцээ хойно нь хатныг нь устгуул game over гээд цагаа харахад 74 секунд. Толон дуслаа гэсэд босд нь санаа зоосноо хэлэхэд өвөөгийнхэнд орсомж орж ирснээр чиний чадвар ээжгээс сул дорой хэдиж чамд авьяас байгаа надад итэг юм bijээ. Бернанд эзэнт гүрний драйв болох нийслэл нь Abyss гарч ирэх магадлал хамгийн өндөр газар тул хэдийн инженер нь илүү хөгжснөөр энэ улсын хамгийн том эдийн засаг тогтжээ. Үүнээс олж газар нутгийн хамгаалан мангасуудыг ангуучдаг Seeker-үүд нь Баатар мэд хүндлэл үлээдэг. 15 нас хүрэн энэ хотод орж ирэн багтай босно нь манай эд бөгөөд дайчин Walter, ангаагч Tanya, сэлэмчин мөн багийн ахлагч Floyd-тай танилцсан. Ингээд сууж байхад нь яасан бэ? Ургуур царайлаад арай хураамж чинь таалагдахгүй нь сайн хэрвэл дахиад 50-ыг авах байсан болохоор мөнгөн шуналтай болохгүй шүү. Жоох юм байж уучин бай. Өвөө зүрл тэгж хэлэх байсан гэхэд түүн зааснаар бол мөнгөд нарийн байж хамгийн сайн гэсэн хэрэгсэл бүхнийг худалдан аваарай. Хар нэрүнд бол Seeker-ийн хувьд бол медаль бөгөөд бусдад битгий басамжлуул гэж сургажээ. Уусандаа алсан нөхөрч чи манай багийн нэр үндэд нөлөөлөд нь гэж агсарснаар манай хоёр муулцаад Walter түүнийг ярихаас цаашгүй амтангээд барилцаад авахд дундуур нь орж ирэн зогсоодог. Одлого мөнгөө хувааж авснаар 5 саяас хэрэгсэл засаалах мөнгө, хэрэглээний мөнгө. Даалгавар өгсөн бүлгийн татвар гээд нийгэмд 250 мянган филол ногддог. Хэдий багт гэсэн сангийн хадгаламжийн данс нь одоогоор 12 сая 800 мянга болсон ба Noil өөрийн мөнгөний нэмэн 20 сая болгоод клан нээснээр илүү их ашиг, илүү их боломж бий болох талаар хэлсэн ч таны болон Lloyd нийлэн болж бүтэхгүй бүхий л зүйлсийг шалтгаан болоо хэлсэн ч Walter болон Noil нэг тал болсноор клан байгуулахын дэмжигдэн. Нөгөөдөр ярилцгаар болоод таран явхад Noil гэж дуудаад сонин царайлан гим бисэн шиг сайхан амраараа гэснээр удалгүй 50 сансараа тэр бид хоёроос орчиж гээд түүнд захаа өгөөд харахад Lloyd хөрөнгө оруулалт хийх гэж бүтлгүүдэд өрөнд орсон болохоор багийн сангийн мөнгнөөс төлөөд таныг дагуулад нийслэл явжээ. Үнийг нь уншсан манай унч тэнийг бахтаа тэрний үнийн шодрох Lloyd ингээд урчлаа гэж шоосоор байгаад ханаас захаа авсныг нь асуухад Walter түнд өчтөр дажгүй ажлын санал авсан болохоор зөвлөх гээд очтол байрны зүүнийг өгсөн гэснээр өчтөр өрөө 8-аас үүд хаагдахаас өмнө гарсан ба хэдийнэ хагас өдөр өнгөржээ. Яг учраа болохгүй Walter-ыг хараад тэр хоёр баригдахгүй тул моргоо байсан байх учиртай. Тийм болохоор айл үд гэдгийг мэдээд мориор хөөгд болно. Гэхдээ очоод чи яах юм? Зодно гэж юу? Булчангаас өрөмгөө чийлд их бах та. Айгуудах юм бол өхлийн талаа болчих магадгүй. Хэдий тэднийг барьсан ч мөнгө авч чадахгүй болохоор биднийг зүгээр өрхөн гэж бодож байгаа. Бид ирээдүйд зөрүүлэн 1000 дахин нугалж өгнө гээд Seeker-ийн төв байранд орон манай хүмүүс биднээс оровчлаа барьж өгсөн хүнд нь газар дээр нь 2 сая филэ өгнө гэж зараснаар хүмүүст ажлыг аван гардаг. Алдчихгүй гэж байтал нэг нөхрийг харснаар түүнийг дагаад очихоор манай хүнд мэдээлэл өгөх болохоор илүү мөнгө төлгөөсөн. Танай хүмүүст дийлэхгүй тэглэж мэдээлэл өгч байгаа юм чинь 1 сая өгөхөөр болгон болон чахан зөвшөөрүүлдэг. Тэгээд Walter-ыг үдэнд надаа хийх ажиллааг гисээр салдаг. Одлогыг цуглан хөдөлснөөр Оросын хоёр маань алхах цавраа. Noil мөнгө авч чадахгүй учраас илүү тутам хийхгүй гэж байтал ийм бол газар болж байгаа мó гэд хөлхөнгө болгочдөг. Walter түүнээс шалтгаан асуун зохих гэж байтал зогсоосноо. Хэсэг асуун түүнийг мөрөдөд тогтоно богсныг нь мэдчихдэг. Болчин толгойд ч Америк дэнчин нэвсэн мөнгийг мингээд ойрлоход улаана
ахлагж байх ямар хэцүү гэдгийг мэдхүү. Та нарт намайг ингэж үг хэрэг байхгүй гэж ойлгоход нь Ноэл түүнийг хөшгөлөө дэвсэлж гардаг. Энийг нарсан дөрөв нөхөр бүр шок. Шарко түүнийг болиоч гэж гуйхад Чио оронд нь хөшгөлүүлэх юм уу? Би хүйс ялгуулахгүйгээд түн дээр оюун санааны шид ашиглан үннийг нь хэлүүлэв. Шарко түүнийг юу хийснийг мэдэж байна уу? Энэ шидийг хууль бусаар ашиглаж хоронд орно гэсэнд мэдж байгаа. Тийм болохоор л багийнхаа хөрөнгийг хулгайлан зогцсон гэмт хэрэгтэн дээр ашиглаж байна. Та хоёр шорон руу явах болно. Баяр үргэе. Та хоёр 10 жил албатай ажиллах боллоо. Яриад дуусна мөнгө авчгаа гэсэн эсэргүүцэд байсан түүнийг one shot хийсэн нь өвөөгийнхээ заасан техник буюу зүрх дээргээ хойдог. Энэ зүрхний дээд талд хүчтэй өгснөөр ямар ч болчинтай нөхрийн зүрхийг төр зогсоод юм байна. Ингээд өжөөдөл түүний уулзаг хүн болох нийслэлийн хамгийн том мафийн боссын баруун гаргалга Боли удалдаачин Пиноккио Борозини байдаг. Үдгсэндээ бөгөөд зэвдэг, баяртай мөртлөө харгас. Хоёр өөр талд ашаас нь болоод түүний галзуу хэлэлцэж гээд дууддаг бахны. Манай хүн ажиллая гэд байсан штэ. Энэ хоёрыг мөнгөгүй гэдгийг мэдээд алдсан мөнгө олж авахын тулд боололон зархаар болч. Нөгөө хоёр гайхан худлаа үсттэй. Тэгээ яах юм? 10 жил уурхаад ажиллах юм уу? Тэнцээ амиад үлдэх магадлал ердөө 2. Тэнийг бодол гайгүй зоосон хамаагүй дэргээд үн сонстол 6 сая. Арайчтэй бороо нэрэм үү? Ариун сүмээс тансаг зүйлсийг хорьсон болохоор бид нэр яаж ч чадахгүй. Яа, за 11 сая. Баярлалаа. 11 саяг бол тэр доор нь яагаад 5 саяар нэмэгдчихэж байгаа юм? 12 сая болчлоо. Юу яриад байгаа юм? 13 сая. Хөөе. 14 сая. Хөөе, Ноэл. Ер нь 15 сая. Тийм үү навшаад имээрэд байгаарай. Намайг дорд үзээд байна уу? Чамаа гахаад болгон шүү. 15 саяар авбал 30 саяар авсан гэд хуудал үнээр үнд оруулан бусдын анхаарлыг татаад зарвал энэ хоёр залуу дээрээс нь царайлаг юм чин доороо 90 саяар хүрчих байх. Баригдвал зүгээр өнгөрөхгүй штэ гэсэн энэ зэргийн эрсдэл байгаа зү. Цамаг ажтай гэж мэдчихсэн чи ёо манад орох уу? Шууд удирдлагын нэг болгон шүү гэхэд татгалцчихдаг. Тэгснэ гинт эргэж аснаа бусдад илүү тутам яриад байвал гэр бүлийг ч олзаад гахаал болгон шүүгээ сүрдүүлдэг. Авраачгүй хамтрагч үсттэй. Хүний мөнгөөр тоглодог хүнийг хамтрагч гэдэггүй юм. Нэг урсан бол ахиж орохол болно. Баяртай. Валтер туслаач худлаа үсттэй. Чим надаа хайртай гэсэн мэстэй муу авралхуу зандан гэд харахад нь Пиноккио сонсч байсан. Ямар муухан би. Эмгтээч зүнхээр амар юм аа. Тэгээд Ноэлын үнсэл завчаад яваад өгдөг. Манай хоёр явахдаа мөнгөний шийдсэн чинь муу чөтгөр гэ түүнийг хараасан нь манай хүний хувьд бол магтаалог юм да. Одлгүй булчинлагаатыг явах гэж байтал Ноэл ирэм арх шийдснээр саяны үйл явдлаас болоод сэтгэлээр унсан түүнд Ноэл дахин эхлэх сан тавьсан идэж татгалцсан болохоор замаар өхөр болдог. Манай хүнийг явж явахад сэтгэлтэй үг нь мэддэггүй сониун шүү. Мэдхүү. Таны чамд хайртай байсан чи хүсэл мөрөөлөө сонгосон. Бидний дунд чиг л онцгой байсан шүү. Амжил залуу минь. Бүхний шинээр эхлэх болохны могоо илүү хүчтэй болохын тулд гоождөг шиг. Өнөөдрөөс эхлэн шинэ Blue Beyond-ыг байгуулна гэж зар тавин хүлээж бахад Light Byte-ийн багийн лидер ирээд каланда авах санал тавихад болно. Гэтэ би лидер болно гэсэн Light-ийн гишүүд зөвшөөрсөн бол санал тавьсан Wolf яаж тэгээд маргаж байхад гинтл манай хүнийг нэрийн дуудснаар авраг нь мэдэрсэн манай хэд ухрахад би бол Arma гэж зар харсан түнтэй хэдүүлээд хэлцгэнэ. Тэрээр 21 настай буюу Ноэлоос 5 өвч дуртай болсон гүзэлцэн. Хоолоо, хоббийн салхилах завтай үедээ сонголт идэр гэж бодвол Ноэл түүнээс мэрэгжил болон цэгэр болох шалтгааныг нь асуухад чи зэргийн скаут чамаг өвөрдөс юу болохоор сонирхож ирсний хэлэхэд Ноэл түүнээс өвөөг минь таньдаг юм уу гэсэнд манай өвөө өвөрдөстэй тулдаж баруун гараа тастуулсан болохоор ач хүүг нь сонирхсан гэхэд Ноэл түүнд өвөөг нас бааснаа хэлэхэд Алмагийнх ч гэсэн адилхан болж сардаг. Тэгээ түүний өвөөгийн нэрийг асуудал Алкор юу гэдэр гэхэд ойр өвдөсөн бүхэн сандарч яадаг. Яагаад гэж юу? Цагтаан захиалаа авсан бол хэнийг ч гэсэн хөнөөдөг домогт алуурчин бөгөөд алуурчны бүлгмийн анхны үсгэн байгуулагч байд. Үүнийг сонсон нөхөр бити хотлоо бороод байгаа гэсээр босон Арматай сөргөлдөд толдгоолоход нэг болтаал гарaan саваал урд гарч дагцдаал унахсан. Ноэл түүнийг шууд авлаа гэснээр гадаа мэдэж байдаг. Энэ үеэр түүнийг ууланд бэлтгэл хийж явахдаа алуурчны албанд орох гэж шалгалт өгч байхдаа нөгөө нөхөр нь хөөрөө дээрээс нь суг байсан тул яг алахын даваан дээр одоогийн өдөртөгч ирэн зогсооход чадварыг нь тэнцээж унлаа гэснээр хуучны алуурчны үзэл бодолтой нэгэн хэрэггүй. Бид нар эзэнт гүрний харьяанд орон системтэйгээр явна гэд усын хэмжээний шахуунууд задлахад Ноэл наа чин болохгүй мэдээлэл байсан юм шүү. Амигч нь ойлгох гэж хүн ирэндээ гэсэн зүгээр дээ их чин чамайг хамгаалнаа л эндээ. Одлгүй манай хоёр чадвараа туршихаар явахдаа Ноэлийн чадварын үндсэн ойлголт болон хэрэглээг нь ярьснаар хүмүүсийнхээ хүчийг нэмэгдүүлдэг. Энийг боловч цаг үедээ таарсан тушаал скил ашиглахгүй бол нөгөө хүн нь үхэгч боломжтой гэлдэг. Армад ойр тойронд байгаа алуурчин тулааг 10 секунд дотор байж ирэх ёстой гэсний дараа Ноэлийн чадвар хүмүүсийнхээ бие махбод чадвараас хамбаран сайжруулалтыг хүлээж авах ба мөн дасан цогцох нь хүртэл өөрөөдөг бахнэ. Арма ойр тойронд байгаа 200 м зайд 13 тулаа байгаа гэснээр хүчийг нэгсгээд 10 секундэд нэгийг барьж ирэхэд тэнцэнэ гэснээр тушаалаа өгснөөр өдцөг хөнгөө хөдөлж байгаа тэрэ 8.5 секундэд бүгдийг нь бариад ирдэг. Үүний дараа манай хоёр досон хамгаалах даалгавар аван замдаа явахдаа секьюрити юудыг талаар ярьдаг. Мангастай тулдах, гэмт хэрэгтэн барих, эртнээс хайх, үйл мэддэх газруудыг хайх, тасган хамгаалах гэвч үүнийг нь газрын эздэд хариуцах хэрэгтэй боловч хэтэрхий удаа арга хэмжээ авдаг болохоор секьюритэд хүсэл гаргадаг байна.
Манай хоёрын бүхс бан золлоо гэсээр буугаад өнөөдөртөө тоноглоод маргааш тасгай явахаар болдог. Тэгэд энэ тэрүүгээр өөрөө айсан ч олдохгүй явсараа байгаа сүлдээ нэг өрөөнд л орч чаддаг. Манай хүн газар ундах болохоор армаг орон дээр ундах гэсэнд эгчтэйгээ хамт ундах өхөөрдөм юмаа гэд үдээд байдаг. Түүнийг сонголтоо жохоод манай хүн уснаас гарч ирэн биеийг нараад сайн бэлтгэл хийжээ гэвч өөр мэрэгчлээсэн бол өвгөнс таах байсныг хэлснээр нойл түүнийг нүдэн анжээ гэснээр нясалчдаг. Дими мөрөдөлхөө усан ор гэд хэвцэн ч саны яран бодогдоод хэсэг ямараад унтаа зэрэхэд арма түүнийг тэрвэржүүлснээр цохиод авчдаг. Манай хоёрыг тосгонд ирэхэд тэргүүн нугтаж авснаар түүний гэлүүн орон ойр зур ярилцдаг. Загтлаар бичнээр 20 гаруй дээрэмчин байгаа талаар асуугаад төлбөр боолох урьдчилгаа 200 дуусаад 300 хүсээр гараад явж байдал. Армагийн хөрөө ширтээд байсан дотор мухармаар амтан гэтэл нойлыг дуудснаар таны зааж өгөн хийсэн сэнсийг нэнэгнэж байгаа ээжтэйгээ хоолыг хүлээж авах болохоор амжилт гээд яваад өгдөг. Очоод харсан чинь шаргаачны өршиг олон хүмүүс байдаг ба ахлагч гээд вид өвчний скаут толгондоо 2 саяг амласан нөхөр байдаг. Манай үе төлгөөгөөр нь бодлын ярилцаагаар айлцсан гол дайсныхаа үүдэнд ирэхэд нойл цэргүүдийг хөлөөнгө болгосон жисэргэлийн ахлагч гайхан зэрэгцээ ердөөл нэгэн дайралтай түүний хөнөөсний дараа нойл намайг гэртэл тэс гисэн биш тэр дунд тосон гол орсож байдаг. Манай хүн очоод флаш хитэн галцмаар болсноор даалгарч дуусан боцдог. Эрэхт нь дарга нөхөж нэлээд яваацгүй дууссан юм уу гэсэн толгойг нөгснөө. Төлбөрөө авъя гэхэд хол ойдий дараа нөгье гэдэг. Түүний охин элдчим мэрэгчтэй болсон болохоор түүнийг секер болох гэж байгаа талаар хэлэхэд нойл түнд ойр зургийн зөвлөгөөг нь хэрвээ чамайг хангалттай сайн байвал багтаа авсан ч нээлттэй шүү юмэн ярьж байтал охины мөнлөөгээд манай хоёрыг 100,000 филогийн үнэтэй дарсаар дайлнгээд хундгалж өгөө. Үнэрлэн үзэн сэжиг аав нь үн шиг үнэтэй дарсны гэрээ эзэн таал эхлэж амсах хэрэгтэй гэтэл би сэн ууж чадгүймаа гэд мэлцгээд тийм байж 100,000-аар авсан юм уу? Би бариалцалгүй хортой даасан уултаа гэж шахсан. Сандран гүтгэлэг хин нотлох юм гэж хэлсэн. Нэг дээрэмчийн дог код хэлж ажлын өсөө өгч байж 100,000 дарс гаргах. Хоёрт хямдхан дарс ердөө үнэлэхэд л мууцны илэрхий болохоор залаад удсан байх хэвээр. Говьт дарс хөвгтөд зэрэгцэн алх усал мэдэрэгцэн гэтэл дарсаа шидэж хаяжаад хурдхан зайл гэсэн чинь түн дээр чадвараа ашиглан үннийг нийлүүлтэл секрүүдийг ашиглан дээрэмчдгийг барьсны дараа хор хөгөн аснаар эд зэвсийг нь заран мөнгө олох гэж байснаа хэлсэнд охин нь бүр шок. Нойл өсөрж очоод баруун нүдийг нь ухаад ээлж дараалан эд ирэхтэн гимтэн тавлна гэсэнд өрчөөл ирэхэд хүн алах гэж байсан хүн тийг хэрэгтэй юу? Мөнгөийг чинь өгөх болохоор одоо явцгаа юм гойсонд тоглоод байгаа мó бүх мөнгөө өгөөд арих гэтэл Гамбино буюу Пиноккиогийн мафиас мөнгө зээснээ тайлбарлаж байтал секрүүдийг битгий басаж байгаад гараад алаатал охин нь гарч ирэн байгаа бүх мөнгөө өгдөг. Нойлыг мөнгө аван гарч байхад секрүүдийг үзье гадж байна гэж орилсонд арма түүнийг зүгээр хэцүү үедээ ихтэнэ дээрээ эрхлүүлэн шүү гэсэн чинь хөхнөөс цаашгүй тэнгээгээд явж байтал тэдний дээгүүр нисэх хөлийг харснаар хааны зүчээсэн Регелен эмээх нэртэй кланы хөлөг байдаг. Энэ дотор нь 3 дугаар түвшний 4, 2 дугаар түвшний 2, 1-р түвшний 1 гэсэн багтай байдаг. Эдгээр нь хүч чадал, ухаан, торшлого, эд хөрөнгө, зориг гээд бүх ямаараа илүүгээд жилийн дотор энэ судалд очно гэснээр армагийн өмнөх төв рүү очсноор чихэн төвдөд айлцгана. Тэрээр дамаг далаварчны охидэж цосон дөрвөлгүй байдаг. Учир нь овертест ялагдсан тэрээр траума аван өөрийн сэтгэлийг амраахаар дараагийн өрөөдөн болох алуурчдыг бэлтгэхэр хүүхдүүдийн дунд цосон улаан эхлүүлсэн бол мөн арма түүнийг хороосон байдаг. Үүнийг сонсон алуурчдын холбооны удирдагч түүнийг дэндүү аюултай тул бүлгэндээ авахгүй гэсэнд 21 жилийн турш хөөж ирсэн зорилго нь талаар болгоод нойлын мэдээллийг хэлснээр одоо хоёрын манай хүнийг тэрврээд үргэлж хамтдаа тултан шүүгээд дуустав. Дараагийн анги маань эхлээд нэг нөхөр харуулын дөрхөнд хувиран оцон хөлтөд удирдагч Хьюга Капирусын мэдээллийг авч байгаагаар эхэлдэг. Үүр цайхан алдад манай хүн нээстийг тавьсан ханыг 2 цагийн дотор 2 тойрог гүйж дуустдаг нь өвөөгийнх нь асгалуудын нэг байж. Өмнөх юм бодсоор уснаас гарч ирэхэд арма орж ирэн хэсийг ярьж байснаа дээрээс нь дараад нойлыг үнсэх гэж байхад мөрөгчдөг. Өдөр болон гадуур гарснаар шинжилгээний бүлгэмдэр очдог. Энэ газар нь мэрэгжил тодорхойлон зэрэг нэмдэг ба үүнийг шинжээчид эдгэн төрхөөс ухыг хүртэл үнийг хийдэг сонь нөхдүүд байдаг. Тэгээд энэ хоёр маань хоорондоо ярилцсан шинээр орж ирэх хүмүүстэй зохицуулан армагийн төвшин ахих мэрэгжлийг шийдгэр болдог. Үүний дараа Дварфийн зэвсгийн дэлгүүр ордогч нөгөө нөхөр нь армагийн хүүхийг ширцээр хагаад л таардаг. Номын дэлгүүр орон армад 1 сая өгөх болохоор илүү дутуу юм аавалгүй ном л аваарай гэсэн. Тиймдээ арма шүү дээ. Ёо тэл. За яах вэ? Ядчил дайсныхаа уйгийг нэвтлэх нөлөө багасдаг зайны чадварыг 800,000-аар аваад 200,000-аар нойлын орон тэрвэрх бамруулж гээд авчижээ. Тэгснээ энийг 1 сая дарсан төгс худалдаа авалт гинүү. Энэ нөхөр санхүү бариулвал дуусчихсан. Ямар манай дүү байх ба штэ. Тэгээд нойлоос юу авсныг нь асуухад амьд өгтлөггүй хэдэг эксорсизм гэдэг чадварыг авахыг хүссэн ч 3 сая төгрөг манай хүнд үнэтэй байдаг. Энэ үеэр нэг нөхөр ардны явснаар түүнийг даган очиход эхний хэсгээр гардаг нөхөр буюу Локи түнд өөрт нь захиалга өгсөн хориглын мэдээллийг өгөөд нэр бороо уул даяар хүмүүсийг айц тавтуулдаг алуурчиг багтаа авах гэж байгаа мó гэсэн. Тийм ээ. Түүний гин буруугүй гэдгийг мэдчихэж байгаа болохоор чамаа хөлстөн гимгүүг нь нотлох гэж байгаа. Хамтрагчин боол олгоод алуурчин багтаа авах гэж байгаа мó. Галзуу юм аа. Яалтчгүй фейстэс шилдэг мэдээллийн 8 чин гэсэн чадвараа үзүүлдэг. Мэдээч энэ ч гэсэн түүний жигэнд төрөх гэж юу?
Харин л тэ. Локи явахдаа байнгын хөшлөлчгээд мэдээлэл өгснөө энэ хэвээр аюултай буюу уухаар балмад болдог юм гарсан нь босс Альберт Гамбинотой холбогдож байдаг. Армаг хүн амир идэж байхад Сигийн төв байранд байсан Лиши ярьдаг. Манай нөхөр годомжаар алгахдаа Гамбиногийн бүлэгмийн удирдагч нь Пиноккигийн хүндэтгэлийг хүлээсэн нэг юм байсан ч нас баран хүнд халааг нь авжээ. Ойр тойрноо харж байгаад гадаад хүн багтаа хүний газарт өсөж өгч байдаг гэж зоос үлдээгээд явхад. Мөнгө унагчлаа ийм газарт өөрчлөлтөн бүсгийн байх газар биш гэж зоосыг нөхөх гэтэл мухаараад би эрэхтэй тэглэж чиний гар өрсөн бохир мөгийг авахгүй гэд явсан. Хөөйгээд ойртол хөшгөлөөд унахчдаг. Тэгснэ чамд нэг зоосны үнцэн ч байхгүй дор дамт минь байр сууриа мэд гэж хэлснээр энэ залуугийн бахархал хөрлөн тололтож эхэлдэг. Гүйж очоод хүзүүг нь онсон болцчдаг. Дахиад хэд дайрсан ч манай хүн илүүрхэж байдаг. Чадвараа ашиглан яг дайрах гэж байтал түүний эзэн гарч ирснээр армараа шилждэг. Түүний мэрэгчлэн урд игнэний алуурчин таамлагч хойд игнэний мөшгөвч дээрэмч рүү хорих бөгөөд урд гарч толдох нь хавь илүү чадамжтай байдаг. Ингэснээр орж ирэх хүмүүсээс олоод одоо сонгож байгаагаа хэлдэг. Мөн ноёл түүнийг болцон дээрээ хаяж явсан гэсэн чинь эльф охины харсан зарлаар ноёл шинэ хүн аж байгаах гэдэг. Буцаад манай хүн дээр ирэхэд харуулад ирүүл яах юм гээд түүнийг эзэн боолын амтан дээр эргэлдэг хууль бус бөгжөөр шийтгэж байдаг. Ингэж харснаа манай хүнийг ямар хөөрхөн хүн бэ ахтайгаа болцгоо би 27 28 29 тишээ 30 те чамд муу юм их вэ гэсэн жийж унгаад амаа мэдээр өгшин байдмэн гээд буудалгаад байцаж эхэлдэг. Ингэснээр энэ өхөр нь аас өмнөдийн сордын осоос ирснээр Дарамбер бүлгмийн цэнгэлтгийг ажиллуулж байгаа. Боссийнхоо мөнгийг годраад тэдний үр чадахгүй өөр нэгэн мафийн газарт ирсэн нь хин юм байна. Тэгээд цэнхэр үстийг асуусан өөрийнх нь эзэмшлийн месжин болохоор цуг зогтоос нэлгээд энэ ч эрен ахин тулааны цамхгийн холбоотон болохгүй юу гэтэл айраа хэгчээдэнд артал байхгүй би эрэхтэй тэглэж ингийн нэг сикер гэсэнд эрэхтэй тэгээд бүр сикер юм уу гэд гайхсан дууралдаг. Энэ оронд армаа зүгээр дээ ноёл хүн авсан ч би алчих юм чинь гэснээр дүр салхитоход манай хүн амд нь бодолгаад түүнийг алсан ч хөөж ирэх хүн байхгүй болохоор тэр бол минийх гэснээр гогт уурдаг. Гэхдээ дээгүүрэн давуулж бодоод 10 секундын дотор зайл алан шүү гэж сүртүүлдэг. Түүнийг эснээр дагаа зогтоход нь надад юм тэжээврийн хоёргүй гэсээр буцаад ирдэг. Армаа хүлээж явахад Лишэг ханд болсон гэд хоолоор тайлдаг. Манай хүнээс хайцсан талаар асуугаад аюултай юмны талаар мэдхүү гэж сонирхсноор аль хэдийнэ хотод сургал харсныг мэдээд Волфийн бүлгмийн идэд анхааруулдаг. Лишэ явахдаа армаг найзууж өгсөөр яваад өгдөг. Нөгөө нөхөрчин зогтож байгаад Альберт Гамбино гэх мафийн нөхөрт баригдчихэж. Тэгээд түүнийг дэглэн амьдаар нарсыг нөчөөд махарын зайцгээ Дарамбел руу явуулна гэж байдаг. Тосхны ахлагч орж ирэн 7 болчиргаагаа тоожоод Ноэл гэх секер таныг Гамбино шиг өчүүхэн бүлмэд өгч байхаар би энэ мөнгөний авсан нэр гэж хэлсэн гэхэд би дуган чалаараа хийчихэж байгаа юмсан. За яг хоо чиний яриаг ойлголоо. Ноэл иштэй болон гисгээгээд үеийг хүлээж бай. Гэхдээ чи бидэнд өгсөн амлалтаан зөрчсөн болохоор баруун гарагч наавна гэснээр тоогоор тасдуулахаар болоод өнөөх цуу ярианы чихрээ идэн гаж хүслээ анхад хэдийн мөчөр байсан ч хорог мозорч гар нь өхрөөд унцдаг. Үүнийг нарсан нөхөр тоог өөрийн болгоо авснаар түүний өнгөрснийг мэдхнэ. Аав нь нэлэг айлын хоол ээж нь үзэсгэлэнтэй. Тэд нэгэндээ хайртай байсан ч нэг л өдөр дээрэмчид айран түүнийг сэрэн их нэрээр очиход хэдийнэ өөр залуугийн хүүхдийг тэжээ. Үүнээс хойш тэд нэр хүндий хоосон болсон ба аав нь хүсээгүй хүүхдийг их нэртэй хийн гадуурснаар ээж нь сэтгэлийн талгүй амиа орсноор баг байгаасаа аавдаа нүд үзүүлэлтэн өснө нь ердөө эхлэл байсан бөгөөд нэг л өдөр зэрхэд боол алхан зарагдсан байдаг. Үүнээс хойш эзэн их нөхрийн доор өгөхгүй тул бусдыг хорон авснаар цэнгэлгийн авраг бол болсон байдаг. Харин одоо цаг руу ирэхэд Кого бэлэн гэснээр хөдөлдөг. Локиг дууснаар Ноэл орж ирэхэд түүнийг аль хэдийнэ одолцсон байсан ч өнөөдрийн талаар мартах болохоор үйлчлүүлэгчээсээ орсон гих бахархлаа буцааж аваад нийслэлдүүлд тийм болохоор одоо зайл гэдэг. Манай хүн тулаандаа бэлэн 10 минутын үйлчлэгээдээ тулааны ус мал уугаад Гамбиног сөрүүлнэ гэд эргээд хартал энэ нөхөр байж илгүй яах вэ? Тоогооч мөнгөн заосны өртөө болохоор толдмааргүй байна гэсэн ч тэгж чадахгүй учраас өөрийнхөө чадварыг хийснээр Кого Цукушима урт элдчин сэдвүшний цавчил удирдахтай сайн гэдэл ярианы чадварт нь ойлжтол нь шидийн өчгөө скил ажиллахтай сайн өвөрлөсөн хүслийг тээсэн нэгингээ тулаан эхэлдэг. Манай хүнийг буудахад амархан болдоо дайрахад дээшээгээ уцаараа өөрийгөө татан галцмаар бууцсан ч сэлмээрийн агаар тавчин вакуум орчин бүрдүүлдэг. Дээвэр дээр толдоход манай хүн яг хоолойг нь хэрчих гэсэн бултаа зайгаа аван хулцгар дуултаа бойл гэсэн үхэл эмнэлгийн талан дээр байхад тэнийг юм уу нөөд цохолж зайнаас дайрч хатсан байсан ч гээд флаш идээд дайртал агаар дээр завчил үүсгэн дайрдаг. Цороо босон божигнож усгаад гиндүүлэн дайрсан ч хамгаалан ухаархад таад цөмрөө унаж эхлэхэд дээрээс нь дайрж байгаа тоогод хөдөлгөөнгөө олох скил хийсэн ч нөлөө байхгүй. Манай хүн унснаар энэ хүн маань дуустдаг. Аниме таалагдсан гэж найдаж байна. Видеонд лайк даран subscribe дараарай. Дараагийнхаа ангаар уулзтлаа түр баяртай левелнүүдээ.